За би ажил дээр ирээд авцаа салчлаа. Нүүрэн дээр барай батг гарсан. Нэг. За одоо 4 цаг 10 минут болсон байна. Би ажил дээр ирээд хэрэгтэй юмнууд авцсан байж ажилдаа гарах гад. За миний ажилдаа юу авах гэдэг бүгдээр харцгаая. Энэ болохоор манай Bix байна. За Bix бол угаасаа өдөр болгон бүх хэмжээний яах гэдэг. Окей. Гэ шинэ юм байгаа байж болоогүй. За Bix мөн байна заяа.Эж зүрхний технологи байна. Тэ тоо манайхаа. За би шинээр 50 шүү би ичихгүй шүү. Та ичихгүй би ичихгүй шүү. Шинээр нэмэгдсэн юм маань энэ байна. Бүгд энийг задлж харъя. Айгүй хөөрхөн заяа. Цүг нь бүр амар хөргөн байгаа зү. За энэ дотор юу байгаа вэ гэхэд за байж л ямар хэцүү юм бэ. За энэ болохоор босод байна. Юу хэлэхгүй би заяа. Би нэг өмнө танилцуулж ирсэн баха тий. Багшнууд бай, тусал бай. Тэрэж одоо шинэ юм байгаа гэж би хэлээд байна заяа. Би тий тоо. Энэ ларингоскоп би танилцуулах. Моо юм болж байна. За энэ доктор 3 төрөл байгаа заяа. Хэмжээгээр өөр заяа. Бүх хэмжээр маань авч гарч байгаа. Манай ажилчид намайг ингээ айгүй гоё дэмжиж байгаа зүтэй бүгд хажуунаас орж ирээ. За одоо ингэ юу авч явах гэж байна. Bix маань ийм том заяа амар хүнд за. Би амар их ядардаг энэ Bix-ийг өөрөө. Нураас их мэддэг. За төрийн цамшлаг байна. За ларингоскоп маань байна. За тэгээд аюулгүй астиг маань байна. Тэгээд ингэ болоогүй заяа. Хад маань байна. За тэгээд ингэж гарна заяа. Амар их барьж байгаа зү. Тэгээд болоогүй би усаа авчихнаа. За тэгээд ингэ доодлогондоо явнаа. Удаан бодсны эцэст нэг бичлэг хийж үзье гэж бодоод ажил дээр өнөөдөр эрэхтэй бэлдээ түрээд ирлээ. Тэгээд ер нь дандаа минут 30 секундээр рил хийдэг. Тэгээд өнөөдөр нэг урт хэмжээний бичлэг хийж үзье гэж бодоод өнөөдөр бичиж эхэлж байна. За манайх их хөвчлэн эмчнэр маань 24 цагаар ажилладаг. Тэгээд зарим өдөр болохоор 10 эмч гараад 6 эмч нь 24 цагаар үлдсэн 4 эмч нь 16 цагаар ажилладаг гэсэн. Өнөөдөр би болохоор 16 цагийн ажилтай. За тэгээ ажил дээр ирчээд бүх хэрэгтэй зүйлүүдээ бэлтцсэн. Тэдрийг маань харсан баг тий. За одоо ингэ юмнуудаа бэлдээд авцаа одоо дуулгандаа гарах гээд бэлтэж байна. За тэгээ тэрнээс өмнө хальт одоо ажиллагаа төх хэсэг танилцуулъя гэж бодоод энэ манай ажилчдын хувц солихор байна. За ингээд бүх хэмжнэр маань ингээд тус шүүгээ тий. За энэ болохоор манайгаа хүүхдийн одоо нэг дуудлага авдаг хүлээ авахч нар өөрөө. За энэ болохоор манай оператор буюу ахлах хэмч маань суугаад дуудлага хуваалцдаг. За манай эмээс ачигч байна. За энэ болохоор эмээс ангаас бүх нөгөө Bix эм тарай бүх зүйлээ эндээс бэлдээд аваад гардаг. За энд ингэж байна. Түрүү би бол эндээс Bix-үүдээ бэлдээд аваад гарцаа. Энэ манай эмчнэр амралтын өрөө байна. За түр дуудлаганаас орж ирээд хөвтөд жоох амраад буцаад гардаг аа. За тэгээд манай үе аврах хүмүүс маань ингээд хөндөд самбар дээр гардаг байгаа. Би баг гарахгүй хаа. Би баг аврах болохгүй хаа. Чи дуудлаганд гарах юм уу? За манай басах бай. Манай их чимч маань бай. Энэ тэр ийш хүмүүс байна. Энэ хараа ичиж байгаа энэ хоёр эдгээр хоолнд орох гэж байгаа шүү. За байна орой хоол. Одоо дахиад за ямар амттай вэ?
Харин өнөр нээр гоё нэ. Байцаатайгаар. Тэ гараад ирэх гэсэн чинь. Яа би долоонд галлаа. Одоо үзье. За машиндаа суулаа. Би Эрдэнэт тахтагаа долоонд гараад явж байна. Та ороод алхир удаж байгаа юм. Хотог шинэхөө байна. Оо тийм үү. Тэгсэн ч нэ зүгээрээ. Тэр бүтэнсээ өдөр болохоор бүр төгжрөл бүр айгүй айтах юм байна. Харин тий. Дуудлага ч гэсэндээ харьцангуй гайгүй. Ягаад гэвэл хүмүүс маргааш ажилтаа болохоор айгүй бэлдээ дуудлага гайгүй л байна. За бид хоёр төгжрөлд орсон. Бодлогоо авах гэж байна. 13 доор байна гэсэн. Нэгдүгээр орц ихээр надлаасаа хилдэг баха. Тэгж идэж байна. Нэгдүгээр орцгүй юм байна. 30. Яа. За энэ нөхөж гэрлийн хац. Гэрэл авахгүй биш үү? Харахгүй юм. Тоогон тасч чинь бүр яд юм байхгүй. Гэрэл авахгүй байна. Утаснаас би чи хасаагаан явж. Одоо ингэ яг оройн цаг болсон чи хүмүүс хоолой хийгээд орцоор нэг хоолны өнөр өдөрт. За саний өнөө өчөж гараад ирлээ. За ерөнхийдөө бол яг тийм яаралтай дуудлага бол биш байна. Гэхдээ яг одоо иргэн бүрийн дуудлагыг хүлээж авч үздэг учраас тухайн хүнийг үзээд шаардлагатай зөвлөгөөг нь өгчөд явж байна. За одоо дараагийн дуудлаганд явлаа. Дараагийн дуудлага манай Баян зүрх дүүргэлөө байсан. За одоо энэ байрлал орохсон чинь зогсох газар байдгүй юм байна. Тэгээ хоёр талаас нь машинууд жихэд ороод ирсэн. Одоо эйгүү түүхтэй юм аа. Хаанч машинаа тавьж орох юм. Одоо ингээл байж байна. Тэр дугаар нь байхгүй байгаа даахгүй юу. Тэгээд намаа богоо орнд манай залууч амар хөөрхөө тийшээ гүйжчихэд орсныхан дугаарыг харчаад тэрийг гараа авчлаа. Манай жолооч тэр ингээд аяйгуу сэтгэлтэй заяа ингээд айл болох хэмжээгээ бага алхуулах гад амар мундаг гэдэг. 6 гэж авчих. 6 гэж наа. Энэ тэгвэл 5 юм байна те. 5 юм байна. Оо тэгвэл 4 нь гадагшаа гарчиж юу. 3 орчод би өнөөдөр энэ байшингийн ингээд зарим орцууд нь гадагшаа гарцсан. Зарим нь дотгошоо юм байна. Гадна талтай ээжтэй. За яг хойрол бас дугаар нь алгаа нөгөө хідэн номер орсон. Тэгээд одоо хамаатаач код нь хийгээд үтсэн биш вэ. Тэгэхээр ийшээ гараад үтс та. Энэ бол яг гомон байна дээр дөрөвдүгээр орчихсон байхгүй. Энэ 3 үтс шүү дээ. За би дуудлага 2 дуудлага үтчихэд явж байна. Хүүхдийн дуудлага байсан. За хүүхдийн даалт гэсэн дуудлага орсон байсан. Тэгээд жоохон гайхаад ороод үтсэн. Ер нь бол хүүхдэд даалт хэсэлтүүд бол ховордох болдог. Гэхдээ байхгүй биш бол байдаг. Гэхдээ нөгөө хүүхдийн бол даалт нь хэсээгүй байсан. Автомат даалтын аппаратаар үтсэн байсан. Ихэвчлэн нөгөө нэг автомат даалтын аппарат зарим тохиолдолд ингээ буруу гаргаад байдаг аахгүй юу? Хит өндрөөр гаргаад байдаг. Тэгээд тэр нь болохоор даралт хэсэлт бол биш байдаг. Хүмүүс нөгөө нэг аюу хийхээр гараад ирэхээр миний даралт ихсэж байгаа юм байна гэж буруугаар ойлгоод байдаг. Тэр нь бол даралт хэсэлт биш ээ. Тэгэхээр ер нь нэг даралтны аппарат авахтаа бас яг нөгөө нэг стандарт хэмжилт зүүн газараар шалгуулсан байх уу гэдгээс хамаарч авбал зүв байдаг. Манай одоо хэрэглэж байгаа бүх даралтны аппаратууд бол стандарт хэмжилт зүүн газараар бол шалгуулсан байдаг. За дээрэс нь ингээд бага насны хүүхдийн утасны хэрэглээ бас маш их байгаад холбоотой ийм асуудлууд үүсэж байна. За дараагийн дуудлага нь нэг сохтуу хүн гадаа хөвтөж гин гинэ.
Согтуугийн дуудлага орж ирж байна. Бид хоёр тэр дуудлага руу явж байна. Очоод ямар ч би юм байдлыг үзье. Хөвчлэн нөгөө согтоод энэ тэнд унтцсан хүмүүс байж идэг. Тэгээд хөвчлэн бол эрүүл мэндийн талаас асуудалгүй байдаг. Согтуул хүмүүс байдаг. Тэгээд үдчихэж агаад. За нөгөө согтуу хүмүүс маань алгаа байхгүй байна. Босоод явцсан юм шиг байна. Бид хоёр тэгээд бас нэг дуудлага авсан байгаа. Тэр дуудлага руугаа явж байна. Ийм нарийнхан замнууд руу орох айгүй хэцүү байдаг шүү дээ. Машинууд шүрэгчих гээл. Энэ байр юм уу? Тий. Тэгвэл тэр орсон юм байна тий. За иншаллаа. Руу орол хамгийн түрүүнд боддог юм маань лифт нь л ажиллаж байгаа гэж боддог юм да. Заашгүй лифт нь ажилладаг байраа. За саяны хүн дээр өвчин амдах тарыг хийсэн. За тэгээд дуусчаад тарыг дуудлага руу явнаа. Одоо гараар дуурандаа дуудлаганд дууссан гэд тэгээд дараагийн дуудлага хүлээж авна да. Иймэрхүү байдлаар л дуудлага явна да. Одоо ингээд энэ шөнийн цагаар ирж байгаа дуудлагууд хөвлийн хөдөлт юм уу одоо нойрчгоо гэсэн дуудлагууд маш их байдаг байхгүй юу. Тэгээд ихэвчлэн бараг ингээд 80%, 80-аас 90% нөөцтэйг нь хооллолтын буруу хөвшил хамаа замраагүй мэдсэнтэй холбоотойгоор өвдөлтүүд өгсөн байдаг. Дандаа болохгүй юм уу дийдсэн ингээл асуумжаар асуухад л за халуун ногоотой хоол идсэн, тостой зүйл идсэн гэж хэлдэг тий. За тусчлаа. Энэ одоо үлээ. Сая нийт ингээд 5 дахь дуудлага маань тэгээд 4-ийн үтсэн нэг нь байгаагүй. За тэгээд саяны сүүлийн байр нь энэ байр маань нэг чиптэйсэн аахгүй тэгээд яг залах гэжсэн чи урдаас хүн гараад ирдэг ашиггүй. Яг сайхан хүн гарч таарлаа шүү. За одоо саяны хүн үтс чинь дараагийнхаа дуудлагыг авах гад юуч байна. Ашгүй юм айгүй ойрхон байр байна. Яа. Уллаа. Түг. Уур хавар. Заримдаа. Зарим нь бид хоёр нөгөө хүнээ хайж байна. Мана. 103 байна. Энэ ихтмөрийн 100 он гэдэг яг хаахан байсан юм бол тэр үнэ. За, хаталта жээс авдаг байна. Яг тэр жээс өрн таван ерөөсөө яг харагдаад Цагдаа байна. За саяны цогтуу манд бас байдгүй. Бодлон тэнд ингээд гутлаа талцаа хөвтчихсэн гинэ. Тэгээд цагдаа нар бас хайгаад олдохгүй байна гэдэг. Тэгээд өөрөө босоод явчих юм шиг байна. За тэгээд дахиад нэг дуудлага авцсан бид тэр явж байна. Өнөөдөр ингээд замын төвчрөл бүр үнэхээр гоё юм аа. Бараг төвчрөл байхгүй байгаа учраас бүр дуудлагаас дуудлагын хооронд бол хугацаа бол айгүй бага байна. Цэний тэр сүйдэлд орсон ихч бүр ямар хурдан хүрээд ирвэл итгэрэд шүү дээ. Бараг ойрхон төвчсэн. Тэгээд төвчрлж гайг болохоор маргаашнаас л бүр төвчрөл амар болох ах уу. Бид хоёрын дараагийн дуудлага бас архины амралтад дуудлага байна. Баянгал дөрвөлөө явж байна. Яа төвчөрч үү? Гайг олмоор л бид тэр явж ирлээ. Голден парк явахын дээр дуудлага ирсэн. Тэгээд энэ Голден паркийн зарим байрнуудын лифт нь ажилтгүй маа. Тэгээ 15 дахь мөхөрлөж алхах шаардлага гардаг. Тийм. Тэгээд лифт нь ажилдаг ч гэсэндээ эхний баг 10 давхарт лифт нь зогсдгоош зарим байрнууд нь тэгээд битээ дараа
нацсан гэж бичсэн байдий. Тэгээд одоогийн орох байр маань лифт нь ажиллаж байгаасэ. Тэгэхгүй бас 15 давхарт юм байна. Oh my god, энэ ч эндээс алхсан дээр юм шиг юм шүү. Тэгвэл яаж ийш. Голдберг ч юу вэ? Энийний цаатланд эзтэй. Цаатлан шүү дээ. Амар алхаад явж байна. Тэгвэл уусаа машин явах болтгүй юм байна. За нэг алхаад хөрдөрлээ. Энэ бүр арай их юм байна. Тийм ийм одоо цуваа дундаас яаж орж ирэх вэ? Алхаж л орохгүй л бүтэхгүй юм байна. Одоо Голдберг ч энэ байгаа ахгүй юу? Тэнгүүд ийшээ ирэх гэж бүр бөө юм болт юм шүү дээ. Бараг алхацсан хурдан юм байна. Хүүтэн л болохоос ш зүгээр. Лифтэндээ сууж чадсаа. Голдбергийн лифтэн ажиллаж байна. Яг хүүтэн би өнөөдөр малгайгаа мартаад гараад ирчихжээ. Чихэл жоохон таарлаа. Стаг хэлчихвэ. Эхний хадлах гэсэн бол басахгүй. Тэгээд машин нөгөө орж ирэх боломжгүй бүр цаан зогссон шүү дээ. Тэгээд гэл орохдоо жоохон айгаад гэл хайц төрөд юм уу. Яана баахан олон цогтөг ус байвал яана манай золооч хамууд орж ирэхгүй дээ гэж бодоод санаа зовчихсон чи орсон чинь эхнэр ихнэртэй байгаа байх нь хандажгүй. Тэгээ үдчихэд гараад ирлээ. Тэгээд ингээд жоохон нас тагцсан ах нар ч гэсэн ингээд хичнээн ингээд орохоор муу хаашилж байгаа ч гэсэндээ цаанаа л нэг тийм монгол хүний зам байдаг хгүй ингээд нэг одоо ингээд загинт уурлаад байгаа ч гэсэндээ ингээд нэг загинчаар нэг хөрх өгөнд ороод тэгээд айгаа айтаахан байдаг. Тэгэхээр заримдаа ингээд 30 мөч 40-тэй хүмүүс бол жоохон эвгүй зал. Тэгэл орсон чинь үдчихсэн чинь зайлмал гэлээсээ хгүй. Тэгээд за яа саний амар замнаас чинь манай чулууч ах гараад төрөд ирсэн биз дээ. Ямар хөөрхөн юм бэ? Гараад ирсэн үү? Амар мундаг юм бэ. За саний замаараа буцаад гарна да. Урдаас бас машинууд ирээд байна. Энэ зөрөх зов ховортой хэцүү газар байна тий. Цагтаа ирсэн зохицуулчих шиг байна. Энэ уул зургийг. Энэ машин наан ч машин тавьчихад байгаа мó хүлээгээд байгаа мó эдгээр бүр ингээд тавьчихсан юм биш үү? Яаж юу? Машин тэрэндээ санаа зовдөг юм уу? Энд ингээд орчих зур тийм уул зур дээр. Манайх бол ядаж наашин дараад нөгөөдөөс нь дараад авахгүй. Хүрлээ гин. За тэгээ жоохон нөгөөдөөс дарцгаад одоо багтах нөгөө. Юу ямар амар ойрхон юм бэ? Цагтаа нэр ивч зохицуулж шít энэ хавар. Наад цуцаа аваагүй юу? Авчихсан. Наваа заадах л хүүхэн авч. Хүүхэн авч. Хүүхэн. Эмэгтэй юм. Ой хэрэглэг нь яана. Яана. Автны юм байгаад байгаа юм. Гайгоод. Амар замнаас гараад ирсэн. Одоо дараагийн бодлого дээр ирж байна. Сая бүр ингээд хоёр талд битүү тэгээд машин тавьсан байгаа байхгүй юу? Яг нөгөө нэг талын урсгал дээр нь тэгээд тэр машинууд нь бүр цагдаа нар ачуулах гэж шиг байна. Тэгвэл машинууд зүрх багтахгүй. За одоо хүүхдийн бодлого байна. Кодтой юм. Миний ингээд хамгийн сонсох дуртай нэг чимээ бол кодонд хараад дуурж байгаа чимээ. Саний айлд ороод хүний үзчихлээ. Ногс хат хийчихнэ. Уловч. Айлд орохоор уловч гэд загнаад хэдэг болохоор багтаад уловч өмснөө. Тэгээд хаалгад хийдэг. Ингээд яагаад орчны үдэн тойлоод өгд юм бэ?
Шинэ ингээд ганцаар явж байхад энэ тойл амар санагдаад байдаг шүү дээ. Би харж чаддгүй шүү дээ. Тэгээд хайлуулах харахгүй ураа хараад явдаг да. За энэ орцсон уул нэгдүгээр орцож өгсөн чинь 5 дахь орцсон тийм тод байхгүй байхгүй. Тэр одоо бол 2 дахь орцсон нэг болоо. Инглээ толгойд үзье. Мөн бол Новомбанд ажиллах л хэвчээ. Байна. Дахиад тал харахгүй л юм шүү. Энэ айл орцоо буруу өгсөн байна. Дээр нь яхахгүй 2 дахь орцсон баг чинь 1-р орцол гэдэг. За саний даалга үзчихлээ. За миний шээс хүрээд байна. 0 орох хэрэгтэй байна. За дараагийн дуудлага маань хаана таарах нь тэр газар автагаа ойрхон сэн юм уу жээс орж 0 орё доо. За дуурчаад дараагийн дуудлага нь хаана юм бол хоёул тэгээд хаана гэдээс хамаараад би 0 ормоор байна. Нэг дуудлага гэлээ. За нэг дуудлага авлаа. За нэг дуудлага. Хаана гэдгийг харатъя. Хүүхдийн дуудлага наа. Баянгуулын 31-р хорооны 74-р байр гэсэн байна. За тэр ойролцоогоор 0 орноо. За энэ дэгжээс. Энэ шинэ 0 орох үзье ба. Байна уу буюу асууя. За хөтлгөөтлээ. Энд 0 байхгүй гинэ. Энэ шээс урч чадчихсан тийм амар олон. За одоо энэ сүү рүү орж 0 байна уу асууцгаая. Уул нь саяны энэ сүү дотор 0 байна. Гэтэ дотор нь хүн орчод гарахгүй юм. Тэгээ жоох хүлээгээд бүр дахиад хүлээж байгаа ч юм байна. Яна дахиад өөр газар орох нэ. Яс байдгүй. Энэ байна. Гэтэ энэ нөгөө нэг дотор нь хүн орж ичээд гарахгүй нэг гэдэг нөө. За ингээд би 0 орохоор энэ аюух бүтлгүүтд юм аа. Дээрээс ингээ 3 4 дэлгүүр орсон. Одоо дахиад нэг харин тийм ингээд. Болон 0 орж ичээд тогтоон шиг хүмүүс үзээд явмаар ах юм. Болон чи ингээл яг нөгөө 0 хайхгүй үед бол хаасаг үл байгаад идэв те. Яг хайгаад явахаар болтохгүй багш. Сүүл үг байгаа та. За энд нэг сүү байна. За тийг яраад үз. Так. Энд байгаа гэлгүүдээ. Чөтөлний караканаас буугаад үздэг билүү. Энэ сүүгс 0 юм байна. За бүр 0 орсон доо баярлалаа байгаа. Тэг 0 орч чадлаа гэж. 3 дэлгүүр орсны дараа бүтлгүүтээ нэг караканы 0 орлоо. Эсвэл сайхан 0 байна. За 10 цаг болсон байна. За 5 давхарлаа. Алханда. 5 давхар мохор бас гайгүй. 15 давхар мохор л хэцүү. Тэр бүр 23 давхар л алхсан гэж. Яг энэ утаа карта гал гарсан юм шиг л. Тусаа. Хоёр дуудлага хийчихээ. 19 болж байна уу?
За 2 доллар авлаа. За энэ тийг 2 машин мөргөлтцөө ингээд зам хаачиж. Энийг давж л явдаг ах та. Мөр юу бэ те? Тэрүүр гарахтаа тэр машиныг цааш орж байгаа ухраа гэж хэлмээр юм шиг. Яана мөргөчгүйтэй байгаа. Яа ямар амар юм бэ? Галтраад ах шиг бах юм. Энэ цаашаа ухраа гэж хэлээж. Гадах юм уу? Ухраач тий. Амар би ёо. Шинэ тэгээ түр хүлээж авахгүй. Ямартай шиг гараад ирлээ. Тэр голгож ирээд хажууд шиг мөрөгчүүл гэж айллаа шүү. Би энэ байрны сая 1-р орчинд нь хөөдчихэд машин гараад орсон чинь дахиад 2-р орчинд хөөдчихжээ. За бас хаалттай болохоор орж чадахгүй байна. Бид хоёр сая нэг жирэмсэнг, усны гарсан жирэмсэнг хяналтас дээр хүлээлгэж өгчөөд явж байна. Би харин тэгсэн чинь явж исэн чинь өмнө үцэн айлдаа нэг юм орчихжээ. Тэгээ боцож очиж авах гад явж байна. Ажлын хажуугаар бас юм мартаа тэрэгдэж өгөх юм аа. За бид тэгээд усны гарсан жирэмсэн авчихлаа. Өнөөдөр бүр жирэмсэнгөд манай усны гараад бас анхны төрөлт юм байна. Түрүүний эмнэлэг төрсөн жирэмсэн маань бас анхны төрөлт байсан. Одоо дахиад анхны төрөлт байна. Парк түрүү голден парк логод машинаа битүү зогстой алхаад явсан шүү дээ. Тэгээд сайн орж ирсэн чинь урдаас та 2 машин гараад ирсэн аахгүй. Тэгээд ухраад өгчгөө тэр уулзар дээр зөрчих гэсэн чинь уурлаад. Тэгээд намайг тэгнэ чи алхаад явна уу? Гинэ тэгээд яа бүр ингээд түрүү одоо ингээд би өөр алхаж байгаа за тэгээ би угаас шаардлагатай тохиолдолд өөр алхаад явна. Зүрх боломж байхад өөр зам тавиаж өгөх гэсэн бодол байхгүй. Йоо энэ бүр амар зам байна. Гарыг гисгэн. Тэс гартгал да. Миштэй бүр амар юм байна. Намайг энийг харагдаж байна. Энэ тал гайгүй байна. Гайгүй. Наадлалаар. Гайгүй гэж харж байгаа шүргүүлээд хайчихдаг гайгүй байна. Цоцолоо. Айлгцсан уу? Йоо энэ бүр арай одоо урдаас баах юм ороод ирсэн байна дээ. Хинт бас машин хүлээгээд шүү дээ одоо яана. Билгийс наас. Тийм. Энэ машин нэг цалаад байдаг. Нэг ардаас хүн харж өгөөл байгаа. Ор чадвар шаардж шүү. За ямар ч тийсээ эргээд авсан. За ямар ч гэсэн галаа. За тэд нар ухраад байгаа юм шүү. Ячаа тэр нэг шүү урт болохоор. За дараагийн тодлоготой ирлээ. Сая нэг хүүхэд үзье. Надад дахиад нэг хүүхэд үзэж байна. За 12 өнгөрөөд ирсэн чи бүр нойр хүрээд сая нэг хэсэг жоохон дүүрмөглөх гээд хэцүү явж исэн чи одоо 12 өнгөрөөд нойр сэрэгчлээ. Одоо л бачгүй. Өнөөдөр 16 цаг болохоор ядралт бас арай багтай байна. За хот сайхан юг болчихжээ. Төгжрлөг болчихжээ. Гэхдээ бол
машин байна. Маргааш удаа бол ажлын өдөр хийх хүмүүс маань гэр ордоо хайр тий. Одоо бараг нэг өнгөрч байгаа чинь машин байж лээ. За ажил дээр ороод ирсэн. Жохоо амрах гээд ороод ирсэн байна. Манай ахлах ингээд нэг нэгээр нь татаад жоох амраагаад буцаагаад гаргадаг. Тэгээд ер нь бол одоо ингээ намайг амарч хойд манай бусад эмчнэр дуудлагандаа яваад ингээ ээлжтэй тавьдаг гэсэн. Тэгэхгүй л 16 цаг 24 цагаар бүр ажиллахад ер нь бол эмчнэр их ядарна. Тэгээд бүтээмж одоо шийдвэр гаргалтанд жоохон сөргөөр нөлөөлөх гэдэг. Тийм учраас амраад байгаа нь маш чухал байдаг. Жижиг юм. За ингээ хүнчлээ авчлаа. За жоохон амарчаад ирье. За би унтлаа ороод тасчлаа. Хүн ихтэй ор байхгүй юм бол энийг гашаал ингээд хийсэн дээрээ тавьж байгаа. Тэгэл унтдаг та өнөөдөр арай ор байна. Унтлаа. Манай хөрлөөхийг хараад ч тий. Дуудлаганд гарах гэдэг. Яа би дуудлаганд гарлаа. За амар завчаад дуудлаганд гарчихна. Манай дуудлаганд ялж штэ. Код өгөх байх юм ба. Утсаар залгаж асуугаас. Таашгүй авахтаж лифт нь бол ажилтдаг л юм байна. Код өгөх байсан болохоор утсаар залгаж кодыг авлаа. Уул ингээд хүмүүс чинь код мод бүх юм өгчдээ. Зарим айлууд нь яагаад өгдөг юм бэ? Ja. За 84 дууслаа. Төчлөлтөө. Яач. Хорины тэр нөхцөлийн тоогоор байдгүй. Энэ нэгдүгээр орсон болов. Чоколад. Тэр болохгүй нөө. Тэр юм биш. Хурдгаар байна. За чгүй энэ дээр бол орсныхан дугаар байна. Kita хурдгаар орсон чинь цаанаас айгалт юм. Так их хутан байна. Өөрөөр болохоор огт сэрүүхэн байна.
домофон тийм байна. Хитүүцтэй. Ажиллахгүй шүү дээ. Залхаас. Одоо энэ аль чипер онгод юм байна. Тэгэхээр заавал дотроос нь хүн гарч иж онгод. Чипер онгод гэдгийг анханаас бичээд өгсөн бол би ирэхээс өмнө залгах байхгүй юу? Тийм ирээд ингэ залгаж хахаар эн чинь ингээд хаалтан тэрэнд заяа. Тэгээ эндээс иш алхах хооронд бас нэлээ хүүтэн байгаа байхгүй юу? Одоо ингээд гар жишээ амар хүүтэн чих хүртэл дарчиж байгаа байхгүй юу? Улаан авч гарч ирээгүй одоо яа гэх вэ? Миний л буруу. Тэгээ энийг бичээд өгчөл амар байдаг байхгүй юу? Тэгэхгүй ирсний дараа өө наач дотроос нь онголгоо. Ирэх асуудлууд бас байна. Миний хөл зогсож юм да. Чихэд дадахгүй. Гар хүртлээ. Зэвэдгүй. Орноосоо босч тийм үү яат. Хамгийн төвхтэй нэгж үүдэнд нь хүн хүлээх л төвхтэй. Энэ ус хаалт онгодгүй байраа байхгүй юу? Энэ лифтийн шүн болохоор зогсооцсон байгаа гинэ. Яагаад ингэж лифтийн шүн болохоор зогсоочд юм болоо. Шүн ч гэсэндээ хүмүүс явна шүү дээ. Энэ чинь 9 давхар байраа байхгүй юу? Тэгээ 9 давхарлаа ингээл шүн одоо шүн болсон бол та нар лифт ашиглахгүй гэж амж. Энийг ингэ болиулмаар юм аа ер нь. Тогоо хэмнээд байгаа мó. Уул нь ингээл орон сууцнда хүмүүс чинь цөөхөн мөнгөө өгөл амьдарч байгаас лифтний мөнгөө ч гэсэн төлж ийн л гэсэн үг шүү дээ. Одоо ингээд лифт нь ажиллахгүй байсан дээр миний нэг санаа зовдөг юм байдаг. Тэр нь бол хүнд өвчтөй хүн зөөвөл яанаа. 9 давхраас шатаар бууж ирсэн. Лифтээр нь буулгачвал хурдан шүү дээ нөгөө хүндээ ч гэсэн. Тэгээд тэгсэн чинь ингээд чинь болохоор лифтийн зогсоочд юм байна. Энэ хоёрын хооронд бас хөөрхөн зайтай юм. Гараад амжижлээ шүү. Ингээ ойрхон газар зогсоод буугаад явахаар даарахаа мэддэг байхгүй. Ингээ хол зогсож явах чаргагүй. За одоо хөдлөө ихсэж байна. Өнөөдөр сургууль орж байгаа болохоор тий. Дэвчээ сургууль орж байгаа болохоор хүмүүс бүгдээр л гэрээс гарч байгаа илүү. Шондоо синтез сандуугаар явдаг байр юм бэ. Та ингэж явж байна да. Дуудах ажил дуслаа. Сүүлийн хэдэн дуудлаа явж байна. Ийш орох гэдэг юм уу? Жого ухраад өчгөлдөө. Хичээл орсон гэсэн шүү. Жого оош ухраад өчгөлдөө. Энэ бол төрөн цэцлэмжийн машин биш байгаа зү. Цэгэр дугаарч авахгүй. Энэ төвчрлээс гарна гэж бараг байхгүй шүү. Сая төрийн тусгай дээр үтсэн хүний хүлээлгэж өгчөд явж байна. Тэгээд дахиад энэ өөр нэг тоглоом хийсэн. Тэгээд тэрнлэг авах гээд бол 8 өнгөрцөн л дөө.
ордог дуудлага маань харагдсан. За нөгөө төргөө дадлахад тий. Үнэ үлээлгэж өгөхөд нэлээ удлаа. Яг энэ нөгөө өглөө ингээ 8 болохоор хэмч нарын ингээ яриад ээлж хүлээлж цаг болчдөг байхгүй юу. Тэгээ яг энэ үеүд хүн хүлээлгэж өгөхөд айгүй төвхтэй. Тий. За би тэр ажлаа дуусгалаа. Манайх хэвээр мундаг байсан. Өчигдөр Зэрэгтэй хоёр явж байна. За бид тэр гэртээ ирлээ. Ажлаа хөлөлдгөж ирнэ одоо. Бас болоогүй ороод бас жоо ажилтай. За манай нөгөө илжний маань гарах гад хүлээж ах шиг байна. 88 км боллоо доо. 88 км ээ. Нийт явсан километр. Тийм байна. За. Сайхан даа. Сайхан онлоо сайхан. Зөндөө асамнууд байна. Энэ тадууди итрэг байлаа. Би ингээд хогийн суугуудаа барьсан. Хөө танаадаа. Зодлооч хата хамаг юм барилцаа. За яа. Ингээ ажил буухаар бүр нэг гой санагддээ шүү дээ. Санд жаргалтай. Одоо ороод жоохон бийсээ зэгцлээд энэ тариагаа захиалаад нэг ихтэй хахамлаа. Имэн цанц оруулж байгаа. Тэнэмэн. За энэ. 아이고 그것도 없다웬. 자. За. Тэгээ одоо 9 цаг болж байна. Ажил дууслаа. Одоо хувцас салаад явнаа. Өнөөдөр виз ангаа цэнэглэж чадаагүй би. Тэгсэн чинь нөгөө карта бичээд бид нар нөгөө нүцэн хүмүүсийн карта бичдэг аахгүй. Тэгээ би бичиж амжиг болохоор сая бичээд байжсэн чинь манай эмээ санжигч миний бигси цэнэглэлтчээ. Тэгээ би одоо хувцас салаад явлаа. Ер нь бол яг цагтаа буух нь бас ховроо хийх ажил зөндөө байд. За хувцас угаалганд өгнө. За одоо л ажилласаа гараад явж байна. Ажлаа дуусгачлаа. За картуудаа бүгдийг бичсэн. Одоо гэртээ харнаа. Ажил богод гэртээ ирсэн байна. За өнөөдрийн ажлыг амжилттай дуусгалаа. Өчигдөр 16 цагт ихэд нийт 27 дуудлагатай олсон байна. За дуудлагын хувьд бол гэх юм бол хайцсангуу тийм хүн дуудлагууд байхгүй байсан. За хоёр яг усман гараад газалт хилцэн жирэмсэн бол эмнэлэг тээвэрлэж хүргэсэн. Бусдаар бол дуудлагууд нь хайцсангуу хөнгөн. За архины хамааралтай дуудлагууд бол нэлээд их байсан. За гэхдээ ерөөдөө бол хайцсангуу гайгүй хүн тохиолдлууд нь гайгүй байсан. За ингээд өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. За дараагийн өдрийн одоо миний дараагийн одоо дуудлага өдрүүдээр уулзцгаая. За энэ хүү бичлэг таалагдсан бол та бүхэн маань лайк дараа шеэр хийдэгээрэй.